Юунаас эхлэх вэ гэвэл штэ. Юунаас эхлэх вэ гэвэл сайхан мэдэнээс эхлэе дөө хэдүүлээ те. Муухай дандаа муухай юм эхлэнэ гэж яах. Энэ 7 хоногт Украины нэг юу одоо Монголтой одоо зөндөө олон адилхан байгаад байдаг шүү дээ. Нөгөө төмөр замын стандарт нь социализмын үеийн стандарттай байсан шүү дээ. Украин чинь Европын холбооноос өөр стандарттай байсан. Тэгээд Украинаас Европын холбоороо явахдаа дандаа нөгөө галт тэрэг сольж орж ирдэг. Галт тэрэг нь одоо нөгөө замаас солиод орж ирдэг тийм биз. Тэгээд энэ 2 жилийн өмнө Үүжгород ч одоо яг Европын холбоотой хэлдэг Украины хот байгаа тий Венгер Унгартай яадаг. Тэр тал руугаа холбогддог. Тэгээд 2 жилийн өмнө нэг эднийх нөгөө стандартын төмөр зам байх гэж байгаа гээд. Тэгээ энэ стандартын төмөр замгүйгээсээ болоод сая нөгөө дан ихсний дараа бас маш их олон асуудлууд гарсан. Тэгээд чи одоо зэвсэг техник оруулж ирэх элдв ханган энэ дөрвөсөд наашаа цаашаа явах энэ төр аюу маш их ачаалттай үед одоо энэ замын стандарт их нөлөөсөн гэж яригадаад байдаг байсан 2 жилийн өмнө шахав. Тэгээ сая тэр Украины Чопос Үүжгород гэдэг тэндээс Европ стандартын төмөр замын 24 км-ийг эхний хэсгийг ашиглалтанд оруулсан байна. Ерөнхийдөө бол 1435 км энэ одоо төмөр зам Европын холбооны стандартын төмөр замаар солих юм бэ. Яа манай нөгөө л нарийн цэрэг, өргөн цэрэг гэдэг чинь л юм байл шүү дээ. Уг нь бол. За тэгээд энэ шинэ маршрут нь болохоор Украины Үүжгород хотоос Братислава, Косице, Будапешт, Вен гэдэг хотууд руу явах юм байна. Тэгэхээр одоо ерөөсөн хүмүүс зорчигчд гэсэн үг те ямар ч одоо асуудалгүйгээр галт тэргээс солилгүйгээр цаашаа явах юм байл. За энэ дээр хүмүүс бас л нөгөө нэг юу ягаал гуйлал яагаад тайлбарлаад байгаа байна лээ. Одоо яагаад гэвэл нөгөө нэг Үүжгород тэр Мукачево гэдэг тэр хавийн хотууд чинь нөгөө Унгар үндэстэй мөртлөө Украины иргэд тэнд амьдардаг шүү дээ. Тэднэртэй холбоотой гэлээ. Би бол тэгж бодохгүй байна. Угаасаа л хэдэн жилийн өмнө яригддаг байсан тэр Европын холбоотой төмөр замын стандарт нь зөрдөг гэдэг. Тэгээ ямар ч байсан эхний удаадаа энэ 24 км ашиглалтанд орсон. Тэгэхээр энэ бол одоо манай ханы хувьд бас бодвоштай юм байгаа юм тий. Энэ төмөр замын стандартаас болж маш их одоо асуудал гардаг юм байна гэдгийг хэлж өгөх гэсэн. За дараагийн нэг айгүй сайхан мэдээ. Украины ерөнхий сайд чинь өөрчлөгдсөн шүү дээ тийм. Гэхдээ хуучин ерөнхий сайд нь батлан хамгаалахын сайд болсон байгаа. Тэгээ Украины ерөнхий сайд нь залуу эмэгтэй хүн болсон. Энэ уг нь энэ Европын холбоонд ажилладаг байсан баха. Тэгээд дэд сайд байж байгаа сая жинхэлсэн. Зөвхөн би тэр хүүхнийг төрөөнд нь ажиллаад байхад аюух тийм нэг өндөр боловсралтай одоо тийм эмэгтэй хүмүүс чинь ер нь бас их тийм шийдэмгий байд юм биш үү? Тэгээд Украины энэ төрийн өмчит компаниудыг хувьцаат компани болгох шинжилгээг эхэлсэн байна. Энэ бол надад аюу их аятайхан одоо мэдээ санагдсан. Энэ Украины шинэ засгийн газар төрийн өмчит компаниудын засаглал ил тод байдлыг сайжруулах зорилгоор тэдгээрийг хувьцаат компани хэлбэр шилжүүлэх 6 сарын төлөвлөгөө гэдэг юм баталсан. 6 сарын дотор одоо хийх юм байна. Тэгэхээр энэ шинэ ерөнхий сайд нь мэдээлэхдээ одоо энэхүү шинжилэл нь төрийн өмчийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, хөрөнгө оруулагчдыг татах, мөн авилгын эрсдлийг бууруулах зорилготой гэж онцолсон. Тэгээд бид төрийн өмчийн компаниудыг зах зээлийн жишгээр ажилуулж санхүүгийн тайлагнад хяналтыг олон улсын стандартад нийцүүлнэ. Энэ нь эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлж цаашлаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах суур нөхцөл болно гэж хэлсэн байна. Тэгээд 6 сарын дотор эрчим хүч, тээвэр, уул уурхай зэрэг стратегийн салбарын 20 гаруй томоохон компанид хувьцаат компани бүтэц нэвтрүүлэхээр төлөвлөлөөд тэгээд заримыг нь одоо хөрөнгийн биржээр бүртгэж заримд нь төрийн оролцоог эрс багцгах ийм боломжтой гэсэн. Энэ болгоон зэрэг энэ шинжилгээг хийхгүйгээр яриад идэг байсан юм. Тэгэл бас л нөгөө л авилга нөгөө л юмнуудаас болоод ингээд хийхдэггүй байгаад байсан. Яг ингээд зоригтой барьж авахгүй л байгаад байсан. Тэгээд энэ нэг зоригтой барьж авч явах шиг байна. За ингээд энэ бол нөгөө Украины эдийн засгийн
бүтцийн өөрчлөлтийн нэг чухал алхам гэж үзэж байгаа юм байна. Тэгээд олон улсын байгууллагууд ч гэсэн одоо энийг дэмжиж байгаа юм байна. Тэгэхээр энэ миний хувьд бол бас айгүй сайхан мэдээнд орно гэж би бодсон. Ийм хоёр шинжилгээг өнөөдөр би хэлж өгье гэж бодлоо. За 7-нд нэг аимшигтай дрон Пуужингийн хосолсон дайралт болсон байгаа. За энэ бол Украинд хамгийн аимшигтай одоо нэгэсэндээ 810 дрон нийтдээ 9 далавчт Пуужин тэгээд Искандеруудаас ингээд бүрдсэн ийм аимшигтай дайралт болсон. Энэ түрүүнд нь бол хамгийн дээдэлтэй 700 гаруй дрон байдаг гэсэн хамгийн дээд нь. Одоо сая бол бүр 843 агаар довтлогоо болсон. За тэгээд энэ олон дронууд дотор нь ямар дронууд байх вэ гэвэл мэдээж нөгөө тагнуулын дронууд байна, цохилтын дронууд тий. Тэгээд дээр нь нөгөө нэг хуурамч дронууд тий ийм юмнууд. Энэ бол үнэхээр аимшиг дээрээс толгойд орж ирэхгүй ийм амар их тоо байсан. За тэгээд энэ нь нөгөө нэг Киевийн анх удаага бүхэл бүтэн 3 жил гарan дайн болж байхад анх удаага Киев дэх сайд нарын танхимын байрлуу. Тэгээд 9М727 Искандер гэдэг Пуужингаар зохилт өгсөн байна. Харин нөгөө нэг Пуужингаас түлх шалдагдсанаас болоод тэгээд тэр дээд талын давхрууд нь шатсан. За тэгээд 450 кг цэнэгт хошуутай тэрэнд хэсрээгүй. Тэгээ учир нь энэ нөгөө гал хамгаалагч нь одоо байргуу ойртох үедээ итгэвчээгүй байсан гэж үзсэн байлээ. Хэрвээ энд эсэрсэн болвол тэнд нөгөө ерөнхийлөгчийн офис байсан. Эндээс ерөөсөн маш их хойрхон зайд. Тэгэхээр ер нь бол маш их аимшигтай аюул болох байсан. За тэгээд энэ мэдээжийн хэрэг ерөнхийдөө сүүлийн одоо хэдэн саруудад л ер нь юунууд Оросын нөгөө тарих угаагч нар чинь телевизээрээ яриад исэн шүү дээ. Украины шийдвэр гаргадаг төв рүү одоо зохилт өгнө гэж яриад исэн тийм. Тэгээд тэр нь болсон ба. Гэтэ украинчуудын хувьд бол маш их одоо сайн юу байсан. Энэ зохилтыг нөгөө 700 гарангийн одоо зарим нь ажилтгаагаа болгосон, зарим нь устгасан тийм иймэрхүү юм болсон ба. За энэ Украины засгийн газрын байр буюу одоо ерхий сайдын кабинет нь тэр чигээрээ ерөөсөө эвдэрч имхэрсэн ба. Хэрвээ тэр аимшигтай нөгөө юм дэлбэрсэн бол бүр аимшиг болох байлаа. За ингээд дараагийн саяын тэр аимшигтай дэлбэрэлтүүдийн дараа юунд Украины тэр нөгөө нэг Донецк мужийн нэг жижигхэн тосгонд юунууд 25 настай хүмүүсийг одоо алсан, Оросууд шууд утгаар алсан. Яагаад гэвэл энэ тэр нөгөө Донецк мужи ч одоо өөр фронтын хот болчихж байгаа тийм мужи болчихж байгаа. Тэгэхээр Донецк мужийн тэр хавийн бүх жижигхэн тосгонууд ерөөсөө ямар ч одоо банкны систем ямар ч юм ажилдаггүй. Тэгээ тийм болохоор сард 2 сард ч юм мэдхгүй нэг удаа юуны Украины шуудангийн машин ирж нөгөө тэнд байгаа амьдарч байгаа хөрчтүүдэд тэтгэврийг өгдөг. Тэгээ яг энэ тэтгэвэр өгж явах үед аимшигтай террорист ажиллагаа хийсэн Оросууд яг хөрчтүүдийг тэр нөгөө машины юуны шуудангийн машины гадаа тэтгэврийг авч яхад нь буудсан. Тэгээ нийтдээ 25 тэтгэврийн өгсчүүл ам өргөдөөд зөндөө олон хүн шархадсан ба. Энэ бол ерөөсөө нөгөө хүний ой тойнд ормооргүй муухай үйлдэл хийсэн. Өнөөдөр нэр устгаан гараад ирсэн байлээ. Ерөнхийдөө л нэг 55-аас дээш насны бүх хөрчүүл гаргана л. Тийм аимшигтай ийм үйлдэл энэ 7 хоногт бас болсон. Барсан гэд ярихаас ч аймаар тэгэл одоо хүүхдүүд амь өргөцсөн энэ 7 хоногт бас адилхан ийм муухай юмнууд хийдэг. Ингээд хийж одоо бид 3 жил гарan ярьж байна дөө. За дараагийнх нь Украинууд энэ 7 хоногт фронтын хувьд хэлэхэд одоо би зүгээр картын дээрээс нь жоохон ярьж өгье. Украинуудын нөгөө нэг Оросуудын юу руу тэр
Покровск чиглэлд тэр нэг Добропол руу нэг аимшигтай 10 хэдэн километр дайрж орж ирсэн шүү дээ тий. Тэн дээр би түрүүчийн 7 хоногт ярьж исэн нэг хэсэг газар нь таслагдсан. Тэгээд тэр Кучеров яар гэдэг дээр цэвэрлэгээ хийж байгаа гэдгсэн. Одоо тэрнээс арай жоохон гүнд энэ 7 хоногийн байдлаар тэр хоёр одоо Новотарьяцк Араж нэгэд хоёр газар руу Украин төрөөд ороод ирсэн ба баг тэндээс нэг би сая картан дээрээс харахад нэг 5 гаруй километр л байд юм байна. За би дахиад бүр хараа тий. Одоо хэрвээ ингээд 7 км гарантай байгаа юм байна. Тэгээд тэр хэрвээ таслагдах юм бол Украинууд Оросууд одоо тийнд их нэлээд хэцүү байдалд орж байгаа юм байна. Тэгээд харин Оросууд өөрсдөө Днепропетровск чиглэл рүү нэлийн одоо төлхөө хидэн тосгонлууд арайд ороод ирсэн баа. Тэгээд Покровск чиглэлд болохтой зэрэг Оросууд өөрсдөө маш эвгүй байдалд ороод Днепропетровск руу одоо юу руу амжилттай хидэн тосгонуудыг эзэлчихэд байж байна. За энэтэй холбоотой Сирскигийн ярилцлага гарсан ба ярилцлага гэдэг мэдээлэл орсон. Тэгэхээр ерөнхийдөө бол Сирский хэлсэн байгаа 8 сард Украины батлан хамгаалах хүчин Украины нутаг дэвсгэрийн 58 хавтгай дөрвөлжин километр талбайг одоо дахиж хяналтандаа буцааж авсан. Жишээлбэл одоо сая миний ярьсан тэр Добропол чиглэлд Оросууд 13.5 хавтгай дөрвөлжин километр газрыг эзэлсэн бол харин бид 25.5 хавтгай дөрвөлжин километрийг одоо буцааж чөлөөлөө гэсэн. Тэгээ энэгээр юу гэж хэлж ийнө үгүй л Оросууд нөгөө эзэлчээд буцаагаад алдахтаа бид нэр одоо илүү хавтгай дөрвөлжин километр газраар нь буцааж авж байна. Тэгээд Покровскийн чиглэлд тэдний одоо олсон амжилт 5 хавтгай дөрвөлжин километр байгаа бол одоо манайх 26 хавтгай дөрвөлжин километр газрыг одоо буцааж хяналтандаа авлаа гэсэн ийм мэдээ оруулсан байна. Тэгэхээр ямар ч байсан фронт бол тэгээ зарим газраа ингээд их айхтар алдаад тэгээд буцаад нөгөө сөрөг товтлогоо болонгууд эргээд одоо түрүүчийнхэн алдснаасаа илүү газрыг чөлөөлж авах ийм одоо тактиктай фронт дээр явж байна гэдээ ярьж байна. За ингээд энэ талаар тийм бусад газрууд бусад нөгөө фронтын чиглэлүүд бол ерөнхийдөө тийм ч их айхтар өөрчлөлт байхгүй харин нөгөө сүүм чиглэлдээ Украинууд нэлээд хэдэн тосгонуудыг нэлээд нөгөө түрүүчийнхэн эзлэгдсэн газруудаас жижигнэр чөлөөлөд яваад байгаа гэд ярьж байна. За энэ болохтой зэрэг Украины одоо фронтын мэдээлэл. За дараа нь тусламж энэ 7 хоногт ямар болсон гэвэл өчигдөр харин Америкийн тэр Конгрессийн төлөөлөгчдийн танхим одоо батлан хамгаалахад зарцуулах 900 орчим тэрбум долларын төслийг баталсан байгаа. Тэгээд бас нэг шууган болоод байсан шүү дээ тий. Одоо ингээд Украины тусламж зогсож байгаа юм лийгээд. За гэвч одоо Украины аюулгүй байдлын чиглэлээр 400 сая долларын тусламжийг одоо энэ төсөлдөө баталж оруулсан байгаа. Тэгэхээр ямар ч байсан ирэх хонд бол бүр ор тас одоо тусламжгүй болохгүй юм байна. Тэгээд нөгөөнийг худалдаж авдаг юугаараа бол худалдаж аваад л яваад байгаа. За тусламжны хувьд бол ийм байна. За Украинууд энэ 7 хоногт ерөнхийдөө бас нөгөө нэг түрүүчийн 7 хоногийн үргэлжлээд Кримд хэдэн том цохилтууд өгсөн. Тэр Кримийн юунд түрүүчийн 7 хоногийн 5-наас эхлээд яхад Луганск хотод тэр нефть боловсруулах үйлдвэр тэгээд Ирязаны нефть боловсруулах үйлдвэрт Украинууд цохилт өгсөн. Тэрнээс болоод одоо тэр нөгөө Луганск, Донецк хотуудад маш их бензиний хямрал болж байна гэд зөндөө олон бичлэгүүд гараад илээ. Луганск, Донецк хот гэдэг чинь угаасаа л одоо нөгөө Украин Оросын фронт руу явж байгаа тийм логистикийн хотууд байгаа да. Тэгэхээр тэнд бензингүй болно гэдэг чинь бол бас фронтод зохих хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг. За ингээд Украины бас нөгөө Украины батлан хамгаалагчийн Оросын Краснодар хязгаарын Анапа дэх Каста 2E2 гээд радарын цохилтонд станц зохилж өгсөн байна. За энэ нь болохоор тэр Анапын өмнөд хэсэгт байрлахаар дараа нь Оросын өмнөд хэсгийн цэргийн ангины төглүүдийг хамгаалд юм байна. Тэгээ ер нь сүүлийн үед хараад ахад Украинууд дандаа л одоо ийм юунуудыг зохиод ах шиг байна ш. Нефть бааз тэгээд энэ нөгөө радаруудыг. За тэгээд энэ Брянск мужийн Найтопович гээд суурин дах нефтийн үйлдвэрлэлийн хяналтын станцыг зохисон байгаа. Тэнд одоо нөгөө нэг 10.5 сая тонн шахах хүчин чадалтай Сталин Илуушид газрын тус дамжуулах хоолойн зогсолбор хэсэг юм байна. За тэнд том цохилт өгсөн.
За тэгээд Ийскийн нөгөө газрын тос боловсруулах үйлдвэрт одоо баг 3 дахь удаага зохиолд өгж байна. Краснодарын. Тэгэхээр түрүүчийн ерөнхийдөө би ингээ хараад та нарт ингээ яриад яваад байхад ер нь нефт боловсруулах үйлдвэр чинь мэдээж өөрөө аюул том, асар том тий. Ганцхан цохилтоор тэрийг одоо ажиллагаан зогсно гэж байдгүй юм байна. Тийм учраас ерөөсөө ядаж 3 удаа цохилт өгч ээж тэрийг одоо нефт боловсруулах үйлдвэрүүдийг ажиллагаанаас гаргадсан байна. Тэгэхээр Ийсийн газрын тос боловсруулах үйлдвэрт энэ 7 хоногт 3 дахь удаага цохилт өгсөн. За тэр нөгөө нэг Владимир Мужийн ойролцоох Транснефть компани Второва гэдэг газрын тос шахах станцыг устгасан гэж байгаа. Тэгээ энэ нөгөө нэг Дружба гэдэг юунытай холбоотой байсан баха. Тэр Дружба гэдэг нөгөө хийн хоолонд ч бас дахиад цохилт өгсөн шүү дээ 3 дахь удаа. Тэгээ ер нь бол ингээд нэг зохиод яадгүй юм байна. Бүр ингээд ажиллагаанаас гаргах ийм тактик хэрэглээд явж гин гэж ойлгосон. За Донецк хотод хэд хэдэн цохилтууд болсон. Донецк хот ч угаасаа нөгөө нэг 8 жил бид нарыг цохилоо гэл ингээл мөнхийн ярьсан шүү дээ. Яг үнэн чанартай бол 8 жил ерөөсөө зохиогүй шүү дээ. Одоо бол харин ёстой жинхэнэ Донецк хотод цохилтууд өгж байгаа. Түрүүчийн 7 хоногоос гадна энэ 7 хоног тэр Топаз гээд уг нь бол хуучин Украинд байхдаа тэнд завууд байсан юм байна. Тэгээд тэр завуудыг Оросууд одоо нөгөө эзэлснийхаа дараа тэнд Оросын цэргийн бааз болгоцсон байсан юм байна. Тэнд Украины залуучууд буужингууд одоо цохилт өгсөн байна. Тэгээд Оросын тэр нөгөө нэг Днепр гэдэг группийн зэвсгийн агуулгад том цохилт өгсөн. За энэ одоо яг фронтын дагуу хотууд өгсөн цохилтууд. За тэр Кремд болохтон зэрэг би түрүүчийн 7 хоногт ярьжсэн тийм ээ Кремд юуны Украины цэргийн тагнуулын газрынхан голдуу ажилдаг. Тэгээд энд Кремийн Витена тосгонд байрладаг Оросын сансрын холбооны төвд цохилт өгсөн. Тэнд одоо штабын байр, холбоо, харилцааны төв нь одоо юу байсан ба өртсөн. Гэхдээ яг нөгөө албан ёсны дүн гараагүй байна. За тэнд чи яг нэг Оросын тэр Панцер C адийн гэдэг агаарын тотгоноос хамгаалах систем байд юм байна. Тэрийг одоо гүйцэтгэж чадаагүй гэд бичлэг гарцсан байлээ. Тэгээд энэ өнгөрсөн шөнө Украины цэргийн тагнуулын дороонууд Оросын тагнуулын MPSV-07 гэдэг хөлөг онгоцыг Новороссийскийн бомбтод одоо цохилт өгсөн байна. Тэгэхээр энэ 60 сая долларын хөлөг онгоц байд юм байна. 60 сая долларын үнэтэй 15 онд засвар хийсэн юм билээ. Тэгээ Оросд ерөөсөө 4 хүн ширхэг байд юм байна. Энэ нөгөө гол нь тагнуулын юм хөлөг онгоц юм байна. Ардаарта дээрээ. Тэгээд рэптэй. Тэгээ тэрийг өнгөрсөн шөнө одоо тэнд зохилт өгсөн байгаа. За энэ талаар. За ингээд мэдээж хэрэг энэ өчигдрийн одоо нөгөө шууган тарсан мэдээ байгаа тийм. Украинд шөндөө 458 одоо дроны зохилт болсон. Дрон Пуйчингийн цохилт болсон тий. Эннээс 19 Польшийн газар нутаг руу явсан байна. За тэгээд энэтэй холбоотой мэдээллийн хэрэг маш их олон одоо шууган тарьсан мэдээлүүд гарсан. За энэ дээр би нөгөө нэг аналитик группийнхний юун дээрээс нь орчуулга оруулаад өгье. Тэрэн дээр угаасаа өчигдрийн байдлаар бол яг ингээд одоо ямар зорилготой ямар хувилбарууд байна уу гэл ингээд шууган гараад ирсэн л та. Тэгээд энд ерөөсөн 3 хувилбар дээр л тодорхой яригдсан. Эхнийх нь хувилбар нь болохоор яг Оросуудын өөрийнх нь тараасан хувилбар юу гэвэл Украины өөрийнх нь одоо нөгөө нэг РЭБ буюу цахим дайны одоо ажил юм аа тий. За би хаалга хонголоо. Тэгээд энэ нь болохоор нэгсэндээ нөгөө нэг түрүүчийн 22 оноос хойш би энэ дээр нэг тоо баримт хийлээд өгье гэж бодож байна л да. Жишээлбэл ерөөсө 22 оноос хойш удаан эхэлснээс хойш дорооны завталгаа байнга болж байгаа шүү дээ тийм. Тэгтээ ерөнхийдөө бол айгүй бага тоотой байдаг гэсэн. Ингээд 700, 800, 600, 500 грам энэ төр ерөөсө байдгүй гэсэн. Тэгээ сүүлийн онд ингэж амар ихсээд аа. Тэгэхээр чи одоо жишээлбэл өрмөний газар нутагт гэхэд одоо 20 одоо тийм тохиолдол байсан. Тэгээ 22 онд 1 дрон, 23 онд 7 дрон, 25 онд 5 дрон ч гэдэг юм уу. Молдав руу гэхэд одоо 15 дрон. Өөр одоо Белорусын нутаг руу одоо 6 удаа ч юм уу. Тэгээ дээр нь тэр Болгар, Литва, Хорват, Латви, Эстон, Польш гэл ингээл ерөөсөө
байнгын л одоо 1 2 дрон 5 дрон энэ гээд нисэж ороод идэг гэсэн. Тэгээд тэрийг бол одоо юу гэдгийг яг одоо нөгөө сая миний ярих гээд байгаа тэр одоо нөгөө рэбийн жишээлбэл одоо төөрөөд ч юм уу тийм төөрөхгүй яг эсвэл нөгөө чиглэлээ алдангуудаа эдгээр чинь нөгөө хил ойрох юм чинь хэрвээ баруун Украин дрон харахтал дандаа тэндээс 1 2 дронууд 3 4 дрон ч гэдэг юм ингээд эсвэл нөгөө нэг тэр нөгөө нэг чиглэлээ өөрчлөөд юм уу эсвэл одоо яг цохилтын дрон биш, тагнуулын дрон биш, зүгээр нөгөө нэг хуурдаг дронууд энэ Европын холбооны нутаг руу ороод идэг байсан. Тэгээд дээр нь Польшийн нутаг руу ч бас ороод идэг гэсэн. Тэгээд Польшид ч одоо ердөөсөн ганцхан 7 хоногийн өмнө л гэхэд 1 дрон орсон чинь Польшид яг бид нар нөгөө устгаагүй. Яагаад гэвэл нөгөө нэг тийм аюул тарихаар биш байсан учраас гээд ингээл гэх мэтчингээр нэг иймэрхүү юмнууд гараад идэг байсан. За тэгэхээр саяын тохиолдолд бол эн чинь нийтдээ 19 дрон гэхэр чинь ерөөсөө яаж ч бодсон одоо нөгөө нэг энэ төөрж юм уу эсвэл одоо чиглэлийн алдаж хил давна гэсэн ойлголт бол байхгүй гэж үздэг юм байна. 1 юм уу 2 ч юм уу 3 ч бол бас яах вэ гэсэн тийм. Тэгээд эн чинь угаасаа нөгөө нэг энэ шахид дронууд чинь бие даасан навигацийн тусламжтайгаар зөвхөн одоо оруулсан координатын өгсөн тэр давгаа л нисдэг. Тэгээд одоо нөгөө нэг тийм эребэд одоо бас өртөх боломж айгүй багтаа байт юм байна. Тэгээд энэ нь бол ерөөсөө төөрсөн гэсэн ийм хувилбар байгаад байсан. Тэгэхээр энэ баг ерөнхийдөө энэ хувилбар бол одоо ингээд баахан мэдээллийн өчигдрийн мэдээллийн юугаар өчигдөр ингээд баахан Оросуудын гол дуу мэдээнүүд дээр цацагдсан шүү дээ тий. Украинууд өөрсдөө буудсан ч гэдэг юм уу. Эсвэл Украины дронууд Украины тэр ирээбээс болоод дронууд нь төөрж бодолж орж ирсэн. Тэр ч Беларусь хүртэл тэгж мэдээлсэн тий. Төөрж орж ирсэн дронууд гэдэг. За энэ дараагийнх нь 2 дахь хувилбар нь болохоор тэгэхээр энэ хувилбар бол нэг тийм амжилттай зөв хувилбар бол биш болчихж байгаа. Хоёр дахь нь болохоор зэрэг эндээс нөгөө нэг Польшийн нутаг дэвсгэрт 1-р 19 дрон дээр нь маш их гүн одоо газар орж ирсэн. Тэгээд аюулх олон маневр хийсэн баг. Тэгэхээр эн чинь бол нөгөө түрүүчийн тэр төөрсөн гэдэг юуг бол бүр үгүйсгэж байгаа. За тэгэхээр энэ дээр дараагийн хувилбар нь юу гэвэл ерөөсөө санаатаагаар хийсэн ийм өдөөн хатгалах тийм. Тэгээ нөхцөл байдлыг одоо ерөнхийд нь хувцдах тийм одоо үйл явц гэж үзэж байгаа юм байна. Хоёр дахь хувилбар нь. За энэ утгатаа зэрэг одоо юу гэсэн үг юм тийм. Нэгсэндээ НАТОгийн одоо эн чинь зүгээр нэг Польш, зүгээр нэг Украинтай хилдэг орн биш. Эн чинь НАТОгийн гишүүн орн тийм үү. Тэгэхээр бид нар одоо ямар ч хэсэг хідэн тийм дронууд нисгээд үзье тийм. Тэгэхээр НАТОгийн орнууд яаж одоо хариу үйлдэл үзүүлэх нь ямар арга хэмжээ авах нь хориг арга хэмжээ авах нь гэсэн ингээд нэг тийм одоо нөгөө нэг туршилтын маягаар үүдсэн ийм хувилбар хоёр дахь хувилбар нь ингэж үзэж байгаа юм байна. За эхэндээ бол тэр төөсгч гэсэн бас яг тэгж мэдээлсэн тийм. Эн чинь бол өдөөн хатгалгаа гэд. Энэ бол яг Польш руу дайрсан юм бишээ. Энэ бол өдөөн хатгалгаа гэд. За гурав дахь хувилбар нь болохоор Кремлийн одоо энэ удирдлагууд Европын холбооны улсуудад буюу европчуудад одоо дохио өгч өөрийнхөө хүчийг одоо харуулж байгаа. Хэрвээ ямар нэгэн зүйл тохиолдох юм бол НАТОгийн аль ч орнуудын ямар нэгэн газар бидний одоо энэ дрон бидний пуужин нисч ирэхэд одоо бүрэн боломжтой шүү тий гэсэн ийм одоо айлган сүрдүүлэлт гэж үзэж байгаа юм. За энэ сүүлийн үед нөгөө Украины нутаг дэвсгэрт одоо холбоотнуудын цэргүүдийг оруулах эсвэл одоо нөгөө агаарын орон зайгийг хамгаалах ингээд ийм яриа гараад байгаа учраас тэгээд энийг бол Оросууд нөгөө өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа тийм үү. Тийм болохоор Европын холбооны улс буюу одоо НАТОд өгж байгаа одоо юу гэдэг дохио гэж үзэж байгаа юм. За тэгээд энэ дараагийн нэг яг жинхэнэ одоо хамгийн ойр байх хувилбар нь болохгүй зэрэг тэр саяын тэр Украиний зэвсэгт хүчний хангамжийн гол зангилаа болдог энэ Жэшив гээд хот байдаг Польшийн. Тэндээс ч одоо нөгөө яг хаабн гэсэн Украин руу дандаа зэвсэгтэйг нь гажигддаг. Тэгэхээр яг тэрлүү чиглэсэн ийм дроны нийслэг болсон байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө л Оросын холбооны улс одоо энэ хамгийн чухал логистикийн төв рүү зохилд өгөх боломжтой гэдгийг одоо харуулсан энэ л баг одоо үнэмшигдэж гэдэг юм уу тий одоо батлагдаж байгаа юм байна.
За тэгээд мэдээжийн хэрэг энэ одоо бид нар ямар тэр нөгөө Путингийн толгойд орж үтсэн биш гэдэг шиг яриач одоо байнга яригддаг шүү дээ тий. Аль хувилбарыг нь бол одоо бид нар ерөөсөө зөв гэж хэлж мэдэхгүй. Тий. Тэгээд энэ бол нөгөө ямар ч байсан санамсаргүй бус санаатай хийгдсэн гэдэг одоо хандлага нь өнөөдрийн мэдээгээр бол ерөнхийдөө батлагдаж байгаа юм бэ. Гэхдээ зэрэг одоо юу гэдэг нөгөө төлөвлөсөн санаатай халдлага гэж одоо өнөөдөр ингэж нөгөө өчигдрийн тэр санамсаргүй манамсаргүй гэсэн ярианууд нь өнөөдрийн байдлаар шууд одоо юу гэдэг тийм баг тэрэн дээрээ тогтчихж байгаа юм байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ одоо НАТОгийн тийм одоо ямар нэгэн улсын нутаг дэвсгэр тэгтээ тэр нөгөө олон дроонуудыг чи ихэнх нь тэр нөгөө нэг хуурамч тийм одоо нөгөө дойр аймал дроонууд байсан. Бүгдөөрөө юу байсан үгүй л үгүй. Тэгэхээр ерөнхийдөө л тийм яагаад тийм дойр аймал дроонууд нь илүү байсангүй л ямар нэгэн одоо их хохирол учруулахгүйгээр тийм тэгээд одоо нисэж Белорусын нутгаар дамжиж нисэж орж ирсэн гэсэн энэ дээр хамгийн сүүлийн одоо юу одоо юу гэдэг дүгнэлт нь гарч байгаа юм байна. Тэгээд эндээс айгүй олон сонин юмнууд гарч ирсэн шүү дээ тий. Энэ одоо энэ ярианаас дараа ерөөсөө хиний BLD-ийн өчигдрөө мэдээ гарсан ба энэ дээр одоо их шууган тарьсан юу гэвэл яг энэ шөнө 458 дрон яг Украины нутаг дэвсгэр дээр ирснээс 413 дроныг Украинууд устгасан ба. Гэтэл Польшийн газар нутаг буюу одоо НАТОгийн газар нутаг руу 19 янз бүрийн дроноос ерөөсөө 4-ийг л устгасан тийм. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт гаргаж ийнэ гэвэл ерөөсөө Украинчин одоо Оросууд ч гэсэн адилхан Украинч гэсэн 3 жил гарan үнэхээр одоо нөгөө нэг туршлагачсан өөрийн гэсэн ингээд системтэй болцсон байна. Гэтэл одоо Европын холбооны улс буюу НАТОгийн орнууд ямар ч одоо нөгөө бэлтгэлтэй биш байна гэж үзсэн. За тэгээд тэр BLD мэдээснээр Оросын энэ нисгчгүй онгоцнуудыг одоо НАТО ойролцоогоор 400 сая еврогийн зардлаар тий одоо F-35 онгоцыг F-35 онгоцыг хөөргөж 3 пуйж ашигласан шүү дээ. Тэгээд энэ нөгөө нэг ийм одоо хямд байг ийм өндөр үнээр одоо жишээлбэл одоо тэр нөгөө нэг онгоцны тэр нэг пуйжин чинь гэтэл 400 мянган еврогийн үнэтэй пуйжингаар одоо онгоц хиний Оросын дронуудыг устгасан гэж үзэж байгаа юм байна. Тэгээд нэг хэлсэндээ одоо зөвхөн энийг цөөхөн дроны төлөө НАТО энэ дроныг устгахад дор хаяж 1.2 сая евро зарцуулсан гэж үзэж байна. Тэгэхээр энэ бол нөгөө нэг одоо энэ орчин үед ийм хямдхан дронуудыг тэмцэхэд одоо ийм үнэтэй одоо нөгөө үнэтэй одоо онгоцнууд үнэтэй пуйжингуудыг ашиглана гэдэг бол ерөөсөө маш утгагүй. Ингэж дүгнсэн бэ. Тэгэхээр эн чинь мэдээж хэрэг нэг талаас яг ингээд яригадаад байгаа нөгөө талаас Оросч гэсэн өөрсдөө дүгнэлт хийж аашдаг тийм үү. За тэгээд энэтэй холбоотойгоор Зеленскийгийн одоо юу гарсан хэлсэн үг айгүй сонирхол татсан. Тэгээд юу гэсэнгүүл Польш болон бусад орны агаарын орон зайг одоо санамсаргүйгээр зөрчих явдлуудаа дараа гарч ирсэн. Тэгээд энэ нь бол одоо энэ удаадаа маш их өргөн цар хүрээтэй зоригтой зөрчиж байна. Тэгэхээр Украин, Польшид Оросын дроны эсрэг тэмцэхэд зориулж зохих сэрэмжлүүлэг хамгаалтын систем бий болгоход нь туслахад бэлэн байна гэж хэлсэн. Тэгээд энэ дээр Оросын энэ зэвсгүүдийг, дронуудыг пуйжинг унгахад түншүүд нэгдсэн системтэй байх ёстой. Украин энэ талаар маш олон удаа санал болгож ирсэн. Европод нэгдэж хамтдаа байж хамтарсан системтэй байж ижил одоо энэ хурцдмал байдлын үед тий энэ одоо энэ юунаас өөрсдийгөө хамгаалж чаднаа гэж Зеленский хэлсэн ба. Тэгээ би түрүү чи нэг удаагийн яриан дээр ч гэсэн ер нь Зеленский байнга л бүхэл яриан дээр хэлээд ирсэн шүү дээ. Европод нэгдээч та нар тэгээд нэг системтэй болцгоё. Украин чи өөрөө Европын орон биднэрт чинь маш их туршлага байна.
Тэгээд манай туршлаган дээр нийлээд ийм одоо Европын орнуудыг хамгаалсан нэгдсэн ийм системтэй болохгүй гэд хэлээд байсан. Тэгээд нөгөө юу гэдэг вүлээ тухан дээрээ заавалчгүй нэг булан авч ижил ойлгодог гэсэн юмыг одоо өчигдөр энэ юугаар яг харуулж байна л да. Тэгээд тэр нөгөө нэг өнөөдөр нэг тэр сураг нь Украиний нөгөө мадиарын чи одоо Украиний одоо нөгөө нэг командлагчтэй тий юуны дроны армийн хүчний дрон буюу нисгэгчийн хүчний командлагч байгаа. Тэгээд эдгээр чинь нөгөө нэг бүр ийм одоо системтэй болцсон байт юм байна. Тэгээд тэр талаар нь уулзах гэж байгаа гэсэн сураг байна. Ягаад гэвэл эн чинь харьцангуй байгаа үстэй тий 400 гаруй дрон 19 дроноос яаж устгахсны сая би тоо мэдээлэлээр хэлээд өгчлөө. Тэгээд ийм юм болсон. Тэгээд өнөөдөр ямар ч байсан яг нөгөө нэг тэр энэ дээр бас нөгөө айгүй инээдэмтэй юм яригдсан штэ. НАТО-гийн орны нөгөө нэг 5 дахь статья гээл те 5 дахь хэсэг гээл яриад идэг. Тэгсэн чи яг үнэн чанар дээр энэ одоо НАТО-гийн тэр 5 дахь юу гэд одоо нөгөө НАТО-гийн ямар нэгэн орн руу дайрах юм бол хамгаална гэсэн л утгатай штэ тий. Тэр нь ерөөсөө амар инээдтэй 4 дахь хэсгийн ч гэсэн хэрэг нөө батлагдаагүй байд идэвхжээгүй байд юм билээ. Тэгээд Польшийн ерөнхий сайд нь хүсэлт гаргаж ийж НАТО-гийн орнуудын тэр 4 дахь хэсгийг эхэлж хүчинтэй болгож ийж одоо идэвхжүүлж ийж дараагийнх нь хэсгээр орд юм байна. Тэгээд сая тэр нөгөө Польшийн засгийн газрын ерөнхий сайдын хүсэлтээр тэр 4 дахь хэсэг гэдэг юмыг идэвхжүүлсэн. Тэр нь юу гэсэн зөвхөн хар үгээр хэлэхэд албаны үгээр хар үгээр хэлэхэд ерөөсөө ямар нэгэн байдлаар энэ НАТО-гийн орнуудын аль нэгэн оронд ийм одоо байдал юм болох юм бол маш хурдан одоо нөгөө НАТО-гийн удирдлагууд уулзаж зөвлөлдөж тий маш хурдан одоо шийдвэр гаргадаг юм. Тэр нь ч идэвхжээгүй байсан гэж та нар ярих амар нэттэй байгаа. Тэгээ миний хувьд бол айгүй сонир санагдсан. Бүхэл бүтэн 3 жил гарan хил дээр нь дайн болж байгаад чинь эднэр ерөөсөө мэдхгүй миний хувьд бол яг бэлтгэлгүй байгаа юм шиг санагдсан. За ингээд энэ 7 хоногт нэг ийм юм боллоо. Ийм юм болоод өнгөрлөө. Цаашаа жоохон одоо юу болох юм баа мэдэхгүй. Миний яг 7 хоногийн хамгийн чухал байх гэсэн бэлдсэн мэдээ бол энэ вэ. За сонссон хүмүүст баярлалаа. За баярлалаа. Тэр 4-7 хоногийн төгсгөл чинь юу лээ нэг Европт хурал болно гэд тэгж жагаад тэр Европын хурал дээр юу шийдэгдэв нөгөө аюулгүй байдлын тухай нөгөө НАТО-гийн 5 дугаар зүйлийн тухай эднэр дөрвтэй өөрчлөлт боловсруулалт юм гарсан уугүй юу гэдэг нэг асуулт байна. Тэгээ манайхан асуултуудаа асуугаад ярилцаагаад яваарай гэж хэлье. Чөлөөтэй шүү гараа өргөд гараад ирээрээ. Тэр чи одоо тэр нөгөө нэг 4 дахь хэсэг гэдэг юм нь идэвхжээгүй байсан учраас ягаад гэвэл тэр шөнө дрон бодлоо гэтэл уг нь тэдэн цагийн дотор тэд нар хуралдах ёстой байдал чинь тэр нь бэлэн биш байсан байл шүү дээ. Тэгээд дараагийн өдөр нь зөвхөн одоо нөгөө тэрийг идэвхжүүлээд тэгээд одоо нөгөө яг албан ёсоор ингэж одоо яг НАТО-г орнууд чи албан ёсоор сууж биендээ тэ зөвлөгөө өгөж ингээд нөгөө цаашаа яах вэ гэдэг ийм асуудлаа шийдвэрлэдэг юм байлээ. Тэгээд тэр нь дөнгөж л одоо нэгсэн нөгөө урд нь ерөөсөө ийм юм болж байгаагүй тий болж байгаагүй ерөөсөө ямар ч одоо юу гэдэм бэ нэг л НАТО-гийн орнууд биенийхээ хамгаална л гэдээсэн болохоос биш яг одоо ийм нөгөө дөрвтой газар дээр болж исэн юм байгаагүй юм байна л да. Аюугүй би бүр үнэхээр гайхсан. Тэгээд тэр сая энэний дараа л одоо юу гэдэг тий дуудаж том удирдлагууд нь дуудаж биенийгээ дуудаж ингэж уулздаг юм биш үү. Тэрнээс яг үнэн чанартай бол яг тэр нь ч байхгүйсэн гэж бодож. Амар нийт би бүр гайхсан мэдээ харж байна. Зөв наадвал чи их тайвны зөнөгрөлд орсон хүмүүс л те. Тэгээд энэ нөгөө Киевийн засгийн газар руу дайрсан асуудал тэгээ Польш руу дайрсан асуудлаар Америкийн нэгдсэн улсаас Трампаас ямар нэгэн өгөгдөл байх юм уу? Эднэр юу болж байна? Трамп сүүлийн үед энэ Оросыгоо ойлгож гин үү ойлгоогүй байна уу? Ямар шүү явж гин гэдэг асуулт байна. Тэгэхгүй Трамп чи ерөөсөө ганцхан ийм жижигхэн богинохон юу хийсэн шүү дээ. Эхний өдөр чи угаасаа нөгөө нэг сурвалж сэтгүүлч нар Трампаас асуусан чи ерөөсөө ингээ гараараа ингээ далчаа тэгээ яваад өсөрсөн нэг ч хүнд хариу хэлэг байхгүй. Тэгээд дараагийн өдөр нь тэр чи яагаад гэвэл нөгөө түрүүчийн 7 хоногт би ярьжсэн шүү дээ. Польшийн ерөнхийлөгч нь Трамптай уулзахад
бид нар бол ерөөсө Польшийг мөнгөний хамгаалнаа гэл тийм хийж хэлсэн. Тэгээд дараа нь харин одоо нэг айгу богинохон тийм Оросууд тийм Польш руу дороо нисгэж ийн гинөө. Тэгээд эхэллээ гэсэн ингээд зөвхөн юм жижигхэн л юм бичсэн. Тэгээд дараа нь энэ нөгөө нэг бас нэг амар юм хэрэг гараад тэгэл ингээд бужигнаад. Тэгээ өнөөдөр ерөөсө Трамп яг энэ талаар тийм актер тодорхой ямар ч ерөөсөн юу мэдээлэл хийгээг байгаа. Одоо тэр мийг эхэллээ гэсэн л нэг бичсэн. Тэгээд тэрний дараа чинь энэ нөгөө нэг амар юм хэрэг гарлаа сая тэг. Тэгээд тэрнээс болоод бүр ч ингээд чимээгүй байгаа да. Ер нь бол Польш руу байнга л ийм пойж орж ирэл байсан шүү дээ. Дрон өнгөрсөн жил орж ирэл нэг тосгонд унаалгасан. Дараа бас нэг дрон нь юунд унаал исэн. Нэг тариан талбай дээр унаал исэн. Тэгэл тэр болгонд юунууд чинь Польшууд чинь энэ нөгөө нэг одоо ямар нэгэн аюул одоо болоогүй тий аюул хөрхүүцээр болоогүй гэл тайлбарлаад байгаад байсан. Сая бол яалтчих واخгүй айлын хөөх хүний 2 настай 2 хүний байшин бол зүрхэл хөвдөлцөн харагдана л. Тэгээ өөр бусдууд нь бол мэдээж хэрэг тэр нарийн юмнуудыг нь бол гаргахгүй шүү дээ тий. Трампын хувьд бол яг одоохондоо яг миний үзсэн уншсан мэдээнүүдэр бол яг тийм тууштай яг тэгн ингэн гэсэн мэдээлэл огт гараагүй байна. За манайхан асуулт яриа юу вэ? Нэг юм хэлхээ мартчих. Одоо чи ингээд нөгөө 12, 13-нд Запад 23 гээд Белорусд Белорусын нөгөө том сургуульд болох гэж байгаа тий. Тэрнтэй холбогдуулаад Польш чинь 12-ын 13-нд Белорустай нэгдүгüүрт хилээ хаацсан байна. Хоёрт Латв Польш эднэр чинь одоо нөгөө нэг агаарынхаа зайг цэргийн нисэх онгоцнуудад ингээ бүр мөсөн хаацсан дрон бүр тэр читэл энгийн дронуудад хүртэл агаарынхаа зайг хаацсан байна. Тэгээд ерөнхийдөө айгүй тийм нөгөө тийм төвшөөртэй хурцдмал байдалтай байгаа даа. Белорусын нутгуудад Польшууд чинь бүгдөө нөгөө нэг цэргийнхаа техникүүдийг татцсан. Ийм байдалтай байна. Өнөөдөр нөгөө хэн ирж байгаа юм? Одоо дахиад мартчихлаа. Нөгөө Келлэг ирж байгаа. Келлэг нөгөө юуны өнөөдөр чинь Финландийн ерөнхийлөгч Украинд ирж байгаа. Тэрнээс гадна нөгөө хэний Украин хариуцсан тусгай төлөөлөгч Трампын тусгай төлөөлөгч өнөөдөр Киевт ирж байгаа. Тэгэхээр энэ бас нэг яриа болж магадгүй. Яагаад гэвэл энэ уг нь энэ 7 хоногт чинь юу яах байсан баггүй юу? Европын холбооны төлөөлөгчид Америк руу явж нөгөө нэг 9 дугаар хориг арга хэмжээнийхээ вакциныг ярилцах байсан. Тэгээ сая энэ шууганаар чинь юу ачих шиг л боллоо шүү дээ. Мэдхгүй яваагүй баха явлаа гэсэн юм ерөөсө гараагүй л. Тэгээ өнөөдөр энэ Келлэг ирж илээ. Тэгэхээр одоо бас нэг зөв наа чин Келлог ирэн тэгээд Финляндийн ерөнхийлөгч ирж байгаа наа чин Финляндийн ерөнхийлөгч одоо Трампын маш ихтэй нилээд одоо цуг гольф тоглодог найз нь гэдэг шүү дээ. Тэгэхээр энд нэг гольф тоглодог найз гэдэг чинь тий гольф тоглодог найз гэдэг чинь одоо маш тусгай найз гэсэн шүү. Тэгэхээр наа чин нилээн чухал уулзалт болох гэж байгаа юм болоо даа л гэж бодогдож байна та. Тэр одоо тэр юуны Финляндийн ерөнхийлөгч нэг үг хэлнэ гэдэг чинь одоо өөр ямар ч амтан хэлэхээс нилээд чухал асуудал болно гэх. Энэ өмнө нь бас нөгөө Японы Абе Шинзо гольф тоглодог найз нь байсан шүү дээ. Тэгээд нэгдүгээр үедээ Трамп бол тэр Абе Шинзогоос маш их зөвлөгөө авч ирсэн гэж сүүлдээ тийм яриа болсон. Тэгэхээр наад хүн ч орчиж байгаа бол энэ нэлийн нуцтай яриа болох магадaltaй юм байна. Тий энэ чатан дээр Украины нэг охиныг Америкт нөгөө нэг хөнөөцсөн байгаа шүү дээ тий. Тэр бол яг нөгөө нэг яг мэдээж хэрэг тэр алуурчинд бол энэ хэн байх нь бол хамаагүй тий хаанхаа охин байх нь хамаагүй. Гэхдээ яг нөгөө Трампын маш их эмзэглсэн юм нь юу гэвэл дайнаас цугтаагаад манай оронд
намайг хамгаалаач гэд ирсэн байгаа хүнийг ингэж хэрцгийгээр амин хоноос хүнээс явна би маш их харамсалтай байна гэж хэлсэн. Тэгээ ер нь бол ямар ч одоо дайнаас зүгтаагаад дөрвж байгаа улсууд бол тухайн оронд өөрийгөө хамгаалуулах гэж өөрөө одоо тэр намайг одоо хамгаалаач гэд ингээд тэр сайхан охин ирсэн байхад тэрний амийг хөнөөсөн байна гэд. Тэгээ Трамп тэрэнд маш их хэмзэлсэн байна. Тэгээ нэг талаар одоо өөрийнхөө хүнийг одоо хамгаална гэж хүлээж авчаад хамгаалж чадсан утгаар тайлбарласан шүү дээ. Тэрнээс биш яг ингээд метронд мэдээжийн хэрэг нүдэн дээрээ малгаан дээрээ би Украинаас ирсэн гэж бичээгүй шүү дээ, тийм ээ. Тэр хөөрхөн охин бол чаавс зүгээр л нэг муу ороод алуулсан байна. Тэгэхээр энэ дээр харин Трамп яг ингэж яг хүн чанар талаас нь хамгаалсан шүү дээ. Бид нэр дайнаас ирж биднийг ингээ хамгаалаад өгөөч гэд ирсэн байхад бид нэр энд манай иргэн энэ хүнийг алж ийн гэдэг бол айгүй муухай асуудал гэд. Тэгээ энэ дээр жоохон ингээд нөгөө амар улс төржилгүйгээр ингэж тайлбарлал зүг баг. Тий, наа чи Трампаас ийм нөгөө өөрөө христийн шашинтай хүн учраас хүмүүнлэг тал дээр тэр ер нь тэр юм нь цохолцдог ч тий. Тий. Тэр утгаараа л тий явж байгаа наадам чи. Тий. Тэрнээс биш ингээд нөгөө яг би тэр хүмүүсийн бичиж байгаа комментиг хараад байхад айгүйх мохоо улс төржүүлэх гэдэг лээ. Тэрийг улс төржүүлэх болохгүй гэвч эх орноосоо дайнаас болоод дөрвж байгаа хүмүүс дөрвсөн газраа л мэдээж хамгаалт гуйж очиж байгаа шүү дээ. Тийм биз дээ тий. Тэнд амин өргөднө гэдэг бол туйлын харамсалтай өргөдмөр юм болсон. За энэ яриаг сэдвийг дуусгая. Ромын тэр нэг фронт дээр нэг англи Францын хэдэн зэргүүд очсон нэг нь алчлаа гэдэг баах юм яриад үнэн нь бодлоо юу? Үгүй фронт дээр ямар ч одоохондоо тийм ерөөсө болоог байгаа. Харин сая фронтын тэр нөгөө нэг саяын миний ярьсан хотууд руу тэр Доброполе гэд тэр хотуудаас харин сүүлийн үед 67 хүн олдсонд ирсэн билээ Оросуудын. Тэгэхээр энэ бас нэг юм хилээд байгаа биз. Ер нь бол сүүлийн үед олдсонд орж ирэхэд айгүй хэцүү байгаад гэсэн. Тэгээ сая 20 хэдээр ерөөсө 3 удаа Оросууд буугаад өгсөн байлээ. Тэгэхээр тэр Доброполе тэр хэсэг Донбасс хэсэг бол яг Оросуудын хувьд бол нэлээд чанга байх шиг гэж. Ер нь бол олдсныхаа их ирнэ гэдэг чинь тэнд нэлээд хэцүү байна гэсэн. Тэрнээс биш гадаадын хүмүүс ерөөс албан ёсоор нөгөө нэг төрүүчийн байсан сайн дурын юунууд байдаг шүү дээ тий. Нөгөө РДК тэгэл нөгөө Оросын 2 3 байгаа, Колумбийн сайн дурын юунууд байгаа, олон улсын нөгөө нэг леганыхан байгаа. Тэд нар бол байгаа. Тэрнээс биш ерөнхийдөө бол яг тийм албан ёс ямар ч юм эрийг байгаа шүү. Тэр талаар ерөөсөө мэдээ байхгүй. Солонгосоос бол Украины газар нутгаар одоогоор бол нэвтрээгүй байна уу тийм ээ? Үгүй одоохондоо ямар ч тийм фронт дээр бол ерөөсөө ямар ч юу байхгүй. Тэр ерөнхийдөө фронт чинь нэг юм сонин одоо нөгөө нэг яг л нөгөө л юугаараа байгаад байгаа шүү дээ тий. Одоо эзлээл Оросууд орж ирээл Украиныг буцааж аваад ингээл байгаад байгаа. Гэтэ яг нөгөө нэг саяхан нэг мэдээ гарсан шүү дээ. Нөгөө Оросын зуны довтлогоо амжилтгүй болсон. Тэгээд одоо дараагийнхаа довтлогоонд 150 мянган хүн одоо бэлдээд тэгээд энэ нөгөө дахиад нөгөө Покровск чиглэл рүү орж ирэх гэж ингэсэн мэдээ гарцсан байна. Гэхдээ энэ юу яагаад байгаа хаа гэж бодсон би. Фронт яагаад ийм сонин ингээд байгаад байна вэ? Энэ маргааш нөгөөдөр хоёрын тэр Запад 25 гээд том цэргийн сургуульттай холбоотой байгаа ч магадгүй. Европын холбоо нийлээд 25 мянган зэргийн сургууль юу хийж байгаа юм тий? Запад 25 Орос, Белорусын айгүй том цэргийн сургуульд одоо Белорусын хэл дээр болох гэж байна. Тэр чинь Белорусын хэл гэхэлэр чинь Польш гэл ингээл Европ бол явчихд тий. Тийм учраас Польшийн цэргүүд одоо нөгөө хэл дээр хамгаалтанд ирсэн байж. Тэгээд нөгөө энэ агаарын замаа хаагаад тэгээд дроонуудыг хориглоод тэгээд нэг бүр хинчин Польш ч бүр Белорустай хилээ хаацсан ба. Хаана гэсэн маргаашаас 12-ын өнөө шөнөөс гэсэн үг шүү дээ тий. 11-ний шөнөөс 13-ны шөнө хүртэл. Тэгээд Латан Мату гээд Балтийн орнууд бас өнөөдрөөс эхлээд агаарынхаа замыг хаачих шиг. Зөв. Польш, Белорус хоёр чинь нэлээд дээрээс яг нэг дөрвөсөд хүмүүс орж ирдэг барьдаг гэл Польш чинь хилээрээ хяналт тавиал тийм ээ.
нөгөө илүү юу муу тавиал нөгөө сүттэй тормор юм тавиад байсан. Тэр ажлууд бол нэлийн өргөн явагдсан биз ер нь. Тэр чинь угаасаа нөгөө Белорусын нутгаас Белорус чинь бөөн бөөнөр нь Евро, Польш руу иммигрантууд оруулаад ирсэн байхгүй, дөрвөсдгийг тийм өөр орны дөрвөсдгийг оруулаад ирсэн. Тэрнээс болоод эдний юу чинь хэл чинь тийм амар нөгөө төмөр мөртөө штэ. Гэхдээ уг нь бол Белорусаас Польш руу айгүйх ажилчид орж ирдэг гэсэн. Тэгээд одоо ингээд нүг бүр сүүлийн үед бол Белорус ерөнхийдөө баг хаагдах гал штэ Польшд. Тэгээ хүүхдүүд нь хүртэл одоо нэг визийн гаргадаг төвийн Лукашенко гэж хаачж байгаа юм л шүү дээ. Тэгэхээр бас л ерөнхийдөө Польш руу ээж сурах, ажиллах нь ерөнхийдөө бас л ингээл хоригдож эхэлж байгаа юм шиг. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол бас л тийм нэг өндөө юу гэдэг найрсаг биш, дайсан биш. Гэхдээ нэг тийм нэг хурцдмал байдал мөнхийн л энэ нөгөө нэг дөрвөсдөөс бол мөнхийн л гараад идэг. За тэгээ түрүү 7 хоногт бас ярьсан баг. Нөгөө Ши Жинпин, Путин, Ким Жон гурав уулзаад энэ талаар Украинд ер нь ямар шүү уул гарч ирэх юм бэ гэдэг асуудал. Ингээ одоохондоо бол ингэж л ярьж байгаа л да. Путин Шитэй уулзсны дараа нэгсэндээ одоо нөгөө ногоон гэрэл ассан гэдэг юм уу те. Жишээлбэл эхний уулзалт Трамптай уулзсан уулзалт Аляскт хийсэн уулзалт эхний ногоон гэрлийн асаасан Шитэй уулзсан уулзалт хоёр дахь ногоон гэрлийн асаасан. Тэгээд энэс хойш одоо бүр ингээд Украиний засгийн газрын ордонлог хүртэл буудна гэдэг чинь өөртөө нэгэсэндээ итгэлтэй болсон гэж үзэж байгаа юм байна. Ер нь шинжээч тэгэж үзэж байгаа юм. Гэхдээ дахиад нөгөө нэг мэдээ байна лээ. Путинд ерөөсөө нөгөө жинхэнэ мэдээлэл очихгүй байна уу гэд тэ. Яг одоо дандаа юм нөгөө хуурамч мэдээлэлтэй байгаад байна уу гэсэн ийм сэжиг төрөөд байгаа юм шиг байна лээ. Ер нь хараад ахад. Ерөөсөө нөгөө генералууд нь зөв мэдээлэл хүргэхгүй байна уу гэдэг. Агуу тэгээ зөв мэдээлэл очисон ч гэсэн анализ хийх чадвар тэрийг тайлах тэр түлхүүрийн асуудал нь угаасаа улс үндэстнэрээ наа чинь буруу болоо явсан байгаа учраас хүндрэлтэй л дээ тийм. Асуу манай. Одоо энэ Польш ер нь энэ дай одоо зарлах ер нь ойрхон болцсон уу? Яатсан бэ? Үгүй хаа өчигдөр ерөнхий сайд нь бол ерөөсөө бид нар нөгөө аль болохоор дипломат аргаар шийдвэрлэн л гэсэн мэл. Ер нь бол нэг тийм Польшийн хувьд бол ерөөсөө ард иргэдтэй ч гэсэн одоо телевизээр нь ч гэсэн ард иргэдтэй хэлж байгаа юунууд нь бол зүгээр л одоо амгалан тайван байцгаа баянагдаж болохгүй. Гэхдээ өнөөдөр хэд хэдэн Европын орнуудаас Польшийн нөгөө нэг НАТОд хүсэлт гаргасан юм билээ. Польш чи өөрийнхөө агаарын замыг хамгаалах. Тэгэхээр эднийх бол зүгээр л яг нөгөө хамгаалтын байдалд одоо арай илүү бэлэн байдалд шилжиж байгаа юу гэхээс өөртөө ямар нэгэн байдлаар дайманд орно гэсэн ойлголт бол байхгүй хаа л гэж би. Яг тэгнэ гэсэн юм бол огт байхгүй байгаа тийм үү дээ. Тэгэхээр энэ бол би тэгж бодохгүй байна. Олон улсын гэрээ одоо юу гэдэг Европын холбоонд байгаа улсууд руу ч нөгөө дайралт хийсэн тохиолдолд тухайн Европын нөгөө холбооч өөрөө хамгаалах юм уу үүсдэг үү яадаг уу? Яг тэр нь сая чинь тэр нөгөө нэг яагаад дөрөвдөх юунд дөнгөж итгэвчсэн дөрөвдөх хэсэг гэдэг юм уу? Тэгээ дөрөвдүгээр хэсэг гэдэг юм уу? Тэр нь бол одоо ямар нэгэн байдлаар Европын холбооны аль нэгэн оронд аюул гарах юм бол 24 цагийн дотор бүх одоо нөгөө удирдлагууд нь ярьж одоо нөгөө шийдвэр гаргадаг. Тэгээд тэр оронд нь одоо хамгаалт тавина гэсэн л юм байт юм бил. Дипломат аргаар шийдвэрлэх гэдэг юм бичээстэй юм бил. Тэгээд тэрний дараагийн тэр нөгөө 5 дугаарх гэдэг дээр нь гэхдээ тэр 5 дугаар хэсэг гэдэг нь НАТОгийн тэр 5 дугаар хэсэг гэдэг чинь ерөөсөө амьдралд хязгаарч хэрэгжиж байгаа, хязгаарч тийм болж байгаагүй юм байна. Тэгэхээр баг худалчинд би ойлгохдоо бүр тийм одоо нөгөө нарийн заалтч байдаггүй юм шиг байна гэж утсан. Яг одоо жишээлбэл инглиш гэхэд би одоо онгоцоо хөөргөн тэгнэ гэсэн юмч байдаггүй юм шиг үл. Тэгэхээр энэ бол нөгөө цоо шинээр одоо тийм одоо цоо шинээр дахиж энэ нөгөө бичиг баримтыг боловсруулах хэрэг болж байгаа гэсэн. Тий, боловсруулалт наа чи угаасаа амьдрал дээр туршлаганд гараагүй зүйл учраас ер нь тэгтээ Оросууд Польш руу харуулцууд Польш одоо нөгөө НАТОгийн энэ чинь Америкийн цэргийн бааз оруулаад амар зузаарсан штэ. Оросууд бол одоо тэгээ Польшийг үдчихвэл
Тэгээ ер нь Польшид бол ёстой нармаагаа нийлэх байлгүй дээ. Одоо жоохон нэг цөсөө өөргöd нэг ийм үг хэрэглээд үзчихье. Харин тэ Оросын талаас ер нь одоо ямар юутай хандлагатай Польш руу одоо тэгээд ингээд дураараа бүх хаяа дайраа давт ингээд агарын юунд нь ингээд хоригсон заалтыг нь зөрчөөд ингээд байгаад байгаа үйлдэлүүд нь одоо энэ тал дээр юу гэж Би түрүү яг наадах чинь сая 3 хувилбарыг хэлээд өгсөн. Гэхдээ одоо ерөөсөө өнөөдрийн мэдээгээр бол тэр дронууд яг тэр нөгөө нэг Польшийн Жэш хот руу чиглэсэн гэдэг нь бол батлагдчихлаа шүү дээ. Тэгэхээр Жэш гэдэг чинь өөрөө Украины хаб байхгүй. Тэгээд Украин руу зэвсэг явуулдаг одоо логистик нь гэсэн. Тэгэхээр Польшоос илүү ямар ч байсан тэр хаб руу давтлах гэж яг нэг өдөө хатгаж үзсэн байж болох талтай л гэж үзэж байгаа юм шиг. Ер нь бол тэр нь баг батлагдчих байгаа юм байна доо. Одоо нөгөө өвөл болохоор нэг дайны нөгөө нөхцөл байдал аль талдаа одоо давуу байдал бий болж байна. Украинд сул тал бий болж байна уу яаж яадаг вүлээ? Одоо нөгөө энэ зуны юу нь бол дуусчихж байгаа юм байна. Одоо нэг зуны нэг эдгээр ч одоо нэг юм гаргад юм биш үү? Стратеги одоо зуны 3 сард тэрийг эзлэж гэдэг юм уу тий. Тэр нь одоо нөгөө Парвалина гэхээр Оросын тэр зуны давталгааг бол ерөөсөө нөгөө нэг амжилтанд хүрч чадаагүй гэж үзэж байна. Тэгэхээр одоо бол яг нөгөө тэр намрын гэдэг юм болж байгаа юм. Намрын одоо дараагийн төлөвлөгөө. Тэр мэдээч хэрэг би ч одоо энд хэдэн жил ярьж байна гэх юм те. Энэ Украинчин бол одоо сүүлийн бараг 24 оноос шовт хамгаалтанд байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр зүгээр яг нэг яриа байна. Зүгээр л энэ хов маягийн яриа байна. Украины ер нь бас нэг давтлах цаг нь болж байгаа байхаа гээл. Тэгээд энэ чирээс Украин сүүлийн үед ерөөсөө байнга энэ нийт боловсруулах үйлдвэрүүдийг устгаа дээр нь энэ нөгөө нэг агарын тоглооноос хамгаалах системүүдийг одоо маш их хэмжээгээр устгаж шүү дээ. Тэгэхээр чинь одооны дайны чинь хамгийн том аюул нь л одоо энэ юу сая ингээл аюул нь л одоо ерөөсөө нөгөө нэг сая чинь 23 4 хүн Оросын нөгөө тэр Покровск чиглэлээс баригдсан хүмүүсийн яриаг сонсож байхад тэр 20 гаруй хүнээс ерөөс нэг ч хүн нь Украины бараг хараагүй тий дайсныхаа бараг бид нар хараагүй гэж хэлж шүү дээ. Тэгэхээр одоо за дараагийн тоглоомнууд бол ерөөсөө цэвэр энэ дрон одоо янз бүрийн пуужингуудын юу болно гэсэн. Оросууд ч аимшигтай болж байна, Украинууд ч аимшигтай болж байна. Аль тал нь. Ерөөсөө нэг шин дрон ирлээ гэхтэл бараг дараагийнх нь одоо Оросоос нэг шин дрон ирлээ гэтэл Украин хамгаалтыг хийх дрон хийж байна. Украинаас ямар нэгэн дрон очихтол Оросууд хамгаалах юм хийж байна. Тэгэхээр дараагийн давталгаанууд бол бараг одоо ингэж нэг хөлөөрөө гүгэд явдаг юм бараг байхгүй болох юм шиг байна да хараад байхад. Яг цаашаа одоо яах юм бол доо мэд. Наад хөлөөрөө гүйдэг юм чинь одоо Оросууд хятадаас гуйж байгаа байлгүй баг. Энэ хүн хэлбэрийн робот гэдгээр хятадын арим чинь дэлхий дээр толгой зогсож байгаа гэж яригдчих ах шиг байна. Тэр нохоо шиг гүгээд идэг эдгээр чи эртээ тэр парад дээр харуулсан шүү дээ тийм. Энэ төрлийн хөгжүүлэлт дээр бол хятад айхтар гэж юм. Тэгээд эдгээр одоо тэгээд тэр юм хэр наймаалцдаг яадаг гэдэг юм байна тийм. Тэгээ би сая тэр нөгөө нэг шинжээчдийг харж байхад яг ингээд Путин Ши хоёрын яг ингээд өнгөн талаасаа эднэр ингээд тохирцсон юм шиг болож бас яг ингээд бүр яг ингээд яс тохирсон юм бол байхгүй л гэж яриад хэлсэн шүү дээ. Тэр юуны Оросын нөгөө нэг сөрөг хүчний ганц нэг хүмүүс эдэн шүү дээ. Тэд нар чинь ерөнхийдөө бол яг ингээд нүүрэн дээр харагдаж байгаа нь амжилттай юм шиг боловч бас нөгөө яг өшгөний ард бол бас зарим юмнууд нь их тийм амжилттай байж чадаагүй. Тийм тэгэхээр их том тийм актер гэрээ хилцээ бүр улаан цайм хийцсэн юм бол байхгүй. Дандаа нөгөө нэг яг нөгөө хятад ухаанлаа л тийм юм байна. Наа чин яг хөө тийм нарийн наана ямаа гаргаж ирэхгүй ч гэсэн ерөнхийдөө Путин Ши Жинпин хоёр чинь Орос Украин руу орохын өмнө хүртэл угаасаа энэ хятад нэг бүс нэг зам зарлахын үед энэ хоёрын чинь тэр Евро Азийн холбоо
гэж байгуулъя. Евразийг тэрчгээр нь ноёлъя. Тэгээд юу яа. Нэгэсэндээ их Монголын одоо загвар ярьдаг хоёр гэж байгаа шүү дээ. Энэ хоёрын ч мөрөөдөл нь. Тэгэхээр тэр тодорхой наан цаанаа юм гараагүй ч гэсэн ерөөсөө цаагаараа үндсэн зургийнх нь юм бол хоорондоо энэ чинь маш ойлгомжтой хүмүүс байхгүй. Тэр Евразийн холбоо гэдэг. Тэгээд тэрнийхээ дагуу тэр ADB ямар банк вүлээ байгуулад тэгээд тэр нэг биш нэг зам. За тэгээд далаа дээр бас торгоны зам, тэгээ газар дээр торгоны зам гэд энэ бүх энэ одоо хятадын явуулж байгаа энэ бодлого чи өөрөө энэ Путин Ши Жинпинг хоёрын ярьсан тэр юу ерөнхий модель нь энэ аахгүй. Тэгээд Орос Украин руу орж, за тэгээд бид нэр энэ Тайван маваа энэ тэрийг ерөнхий тийм төлөвлөгөөр энэ хоёр нөгөө мастер төлөвлөгөөнд угаасаа ойлгомжтой явж байгаа асуудал болохоор наана гарч ирэхгүй л дээ. Эдгээр зөвхөн энергийн асуудал гэхэд тэр хятад манай тэр Сила Сибирь хоёр энтрийг хятад ерөөсөө нэвтрүүлээгүй. Тэгвэл хятад юу гэж нэвтрүүлсэн бэ гэхээр энергийн тал дээр нийт 12 гинөө гэрээ хилцэл явагцсан гэж дурдаад л өнгөрсөн гэж байна. Тэгэхээр ерөөсөө хятадын засгийн газар чинь нөгөө мэдээлэл нь нууц тэгээ яг үнэхээр одоо хичнээн гэрээ хилцэл цаагуур юу явчих вэ гэдг нь бол угаасаа тодорхойгүй. Тэр ойлгомжтой. Энэ зуны давталгааны тухай чатан дээр асуусан байна. Зуны давталгаа чинь биш тэ угаасаа нөгөө нэг бүхэл бүтэн хот алийг ч аваагүй шүү дээ. Угаасаа Покровск гэдэг хот руу. Яагаад гэвэл хүмүүс нэг юмыг ерөөсөй ойлгохгүй байгаа юм уу? Эсвэл судалгаагаасаа ойлгохгүй царайлаад байгаа юм уу тий? Яагаад гэвэл нөгөө стратегийн айгүй чухал том хотууд байдаг шүү дээ. Тэрнээс жижигхэн тосгонуудын тухай яриаггүй. Покровск, Краматорск, Славянск, тэр Константиновка гэдэг ингээд нөгөө нэг яг одоо жишээлбэл стратегийн маш том хотууд байгаад байна. За тэгэхээр Украины Покровск гэдэг хот болохоор чи нөгөө одоо стратегийн нэлээд чухал хотуудын тоонд ордог. За тэр хотыг ерөөсөө Оросууд эзлэх гэж л энэ хэдэн сар үдэж байна. 9 сар байна уу? Бараг л 10 сарч болж байна. Тэ. Тэгэхээр би чи одоо яриад айгүй их удаж байна шүү дээ. Тэгэхээр чи нөгөө Покровск, Константиновка хоёрыг ингээл авахгүй авч чадахгүй байгаад одоо ингээ хэдэн сар болж байна нэгэд. Дараагийн нэг айгүй байгаа газар бол тэр нөгөө нэг Славянск гэд хот байгаа. Краматорск, Славянск 2014 онд анх эхлээд одоо тэр Гиркин гэдэг нөхөр чинь юу яаж анх 14 онд энэ хотуудыг эзэлж исэн байхгүй 14 онд. Тэгээд буцаагаад алдаад Оросууд чинь буцаад алдаад тэгээ нэг ёсондоо эн чинь бол ерөөсөө яг тэр Донбасс мужийн одоо хамгийн стратегийн чухал хоёр том хот байна. Хэрвээ энийг Украинууд алдах юм бол Украинууд Донбассыг алдах одоо юутай тий айгу том эрсдэлтэй. Ягаад гэвэл хамгийн нөгөө нэг хамгаалттай хотуудын тоонд ордог байхгүй. Тэгэхээр эднийх сая тэр Сребренский лес гэдэг газар руу Оросууд орж ирээд ийн гэдэг чинь тэр Славянск руу орж ирэх гээд байгаа гэсэн үг. Хэрвээ Покровск мужийг эзэлчих юм бол цаашаа Днепр руу эвгүүт чинь гэсэн. Тэгэхээр энэ стратегийн хотуудыг Оросууд ерөөсөө эзэлж чадаагүй. Тэр читэл Часовой Яр гэдэг хамгийн өндөрлөг газрыг л одоо 3 жил нухаж штэ. Одоо хүртэл аваагүй. Тэгэхээр манайхан нөгөө нэг газрын зургаа хараад яг нөгөө хідэн хүн амтай одоо нэг жижигхэн суурин дээр авчил Оросууд чинь далбаагаа тавьчихдаг юм. Тэгээд ингээ газрын зурган дээр харахаар л ерөөсөө зарим газар 8 хүнтэй дэм жижигхэн сууринж байх юм. Тэр жишээ нь. Тэгэхээр мэдээж фронт бол айгүй хэцүү байгаа. Ингээд махлал жижигээр яваал байгаа. Тэр жишээ сая тэр одоо энэ Доброполь руу ороход ер нь бол хүмүүс тэр Покровск алдчихлаа гэж шуугаад хэлсэн. Одоо Оросууд буцаад 2 дахин алдж байна. За нэг хот эзэлсэн гэдэг нь үгүй. Ямар ч хот эзлээгүй. Сүүм рүү орж ирсэн Оросууд. Эхлээд өнгөрсөн жилийн 5 сард Харьков руу, Волчанск руу хот руу орж ирээд буцаагаад алдаад одоо сэглээд тавьсан сууж байна. Сүүм мужи руу хот руу чиглэсэн дайралт хийгээд одоо дахиад тэн дээрээ ягаад гэвэл тэр нөгөө сүүм рүү чиглэсэн цэргийн ангиудаа Покровск руу татчихсан билээ. Донбасс руу гэсэн үг тийм. Тэгэхээр сүүм бол одоо бас ингээд сэглээ хайцсан, жижигхэн ингээ хайцсан. Тэгээс үнийн чанартай болвол одоо нөгөө жишээлбэл Авдеевка гэдэг хотыг алдахад тэр бол одоо маш их том стратегийн том хотыг алдсан гэж ярьж болд юм бэ. Би бол аимшигтай судалж чад энийг тэгэхээр чин
ямар одоо том Макеевкаг алдсан ч гэдэг юм уу, эсвэл тэр Авдеевкаг алдсан ч гэдэг юм уу, тий дараа нь тэр өнгөрсөн жил ямар хотыг алдлаа, Торин эцэг үлээ тий. Эдгээр чинь болохоор одоо яг жинхэнэ тэр хотыг маш их стратегийн чухал хотыг алдлаа гэж ярьд юм. Тэрнээс биш жижигхэн энэ одоо юунууд болох тань зэрэг. Одоо сая нөгөө нэг Оросууд чи өөрсдөө ичмээр байдалд орсон шүү дээ. Та нар хэрвээ үдсэн бол Герасимов чинь бүх нөгөө нэг юуныхаа одоо нөгөө саарл зоон байдаг те саарл бүс тэгэл ерөөсө бүгдийг ингээд улаанаар нийлүүлээд бид нэр бүгдээрээ энийг эзэлсэн гэд бичсэн чинь дараа нь өөрөө одоо эвгүй байдалд орсон. Тийм нөгөө өөрийнх нь военкорууд нь одоо нөгөө нэг зэг сурвалжлагч нар нь тэгээ цэргийн сурвалжлагч нар нь орилоо хашгаараа сүйд болсон шүү дээ. Юу эзлээгүй те. Тэгэхээр чи нөгөө ийм буруу мэдээллээс болоод өөрсдийнх нь одоо цэргийн ангиуд айгүй хохирдог юм байна тий өөрсдийнх нь хүмүүс. Тэгэхээр ийм юм болсон байгаа шүү. Тэгэхээр одоо хамгийн аюултай байгаа хот юу гэвэл Покровск, Краматорск, Славянск. Энэ бол нөгөө Донбасс мууж. Тэгэхээр Путингийн чинь гол зорилго нь бол 25 онд Донбассыг тэр чигээр нийцлэнэ гэж өөрийгөө байгаа шүү. Тэгэл ингээл одоо хэдэн 100-аар нь 100 мянгаар нь тэнд одоо хүмүүс устгаж байгаа гэсэн. Тэгээ хэрвээ та нар үнэхээр сонирхё энэ фронтыг үнэхээр сонирхё яг ямар цэргийн ангиуд нь байлдгийг гэж тэгвэл тэр deep state map дээр ороод тэнд нөгөө юунууд нь гараад ирдээ. Нөгөө нэг Оросын яг тийм дугаартай цэргийн анги нэгтгэлүүд яг энэ чиглэлд байлдаж байна. Эсвэл энэ чиглэлээс тэр чиглэл рүү одоо цэргүүдэд татж гин гэсэн юмнууд ингээ бүр жимбит л гараад ирдэг. Тэгэхээр үнэхээр тийм сонирхсан хүмүүс бол тэр лөө ороод та нар өөрсдөө ямар цэргийн анги одоо жишээл нэг хүн асуусан биз дээ тий контрактных юм уу эсвэл цэргийн ангиуд юм. Тэгэхээр тэн дээр ерөөсөө ингээ 150 дугаар анги ч гэдэг юм уу тэр шиг жишээлбэл Курскээс 155 евро Донбасс руу татлаа гэсэн тэднэр нь хүртэл байждаг. Тэгээ тэр бол энд нөгөө энд сонсож байгаа хүмүүсний хийх тийм актер яг одоо нөгөө цэргийн армийн хүмүүс л бүр одоо яг энэ 155 дугаар анги гэдэг амар алдартай анги гэдэг шүү дээ Оросын. Тэгээ тэр чинь одоо баг хэдэн удаа шинжлэгдсэн юм бэ? Устгагдаа шинжлэгдсээр байгаад сая тэднэрийг л ав тэр Сүмийн чиглэлээс, Курскийн чиглэлээс наашаа Донбасс руу татсан сурагтай байсан. Тэгэхээр тэрийг ингээд нөгөө картан дээрээс нь үзчихдэг. Ямар ч байсан нэг 150 мянган хүний сураг гараад ийлээ бэлтгэсэн. Одоо дараагийн тутлах нь бэлэн болсон гэл. Нэг нэлээд олон тосгодуудаа эргүүлээд тавьсан юм шүү. Покровскийн ойролцоо. Тийм, Украинууд бол сая тэр Покровскийн ойролцоо Добропол руу болроос маш олон асуудууд буцаад одоо тэр нөгөө нэг Кучеревяр байна. Сая тэр Владимировка, Панкиевка, Маяк тэгээд Новотроицка гэдэг урчин шин ингээд нөгөө одоо эдгээр чинь гэхдээ яг нөгөө одоо жишээлбэл нов ногоон болгоцсон бол яг бүр эзэлсэн байгаа гэсэн үг. Жишээлбэл ингээд цэнхэр саарл өнгөтэй байгаа гэвэл одоо хоёр орж байгаа яг жинхэнэ дайн болж байгаа гэсэн үг. Тэр Владимировка гэдэг рүү ингээд цэнхэр одоо шинээр чөлөөлсөн гэсэн үг. Тий. Ингээд сая тэр одооний тэрийг нэг Ражени гэдэг энэ яаж унших Ражени л гэж унших байх л да. Тэр Новотроицк хоёрыг өчигдөр одоо нөгөө нэг орсон байна гэд ороод чөлөөллөө гэж хэлээ. Гэтэ эдгээр чинь нөгөө нэг ногоон өнгөтэй болон ботлоо сааралзуун л байна. Тэ тэр тэгэхээр ямар ч байсан хидэн тасгнуудыг бол аягүй сайн чөлөөлсөн. Гэхдээ тэр Днепр чиглэл рүү бас хидэн жижигхэн суурингуудыг алдсан ба. Тэгэхээр нөгөө нэг 2 жилийн өмнө энэ төр бол хүн амьтанд байсан шүү дээ. Одоо бол Оросч ерөөсөө ямар нэгэн тосгонлоо орохынхоо өмнө одоо нэг жижигхэн суурин тосгонлоо орохынхоо өмнө ерөөсөө ингэж газартаа арчичаал бөмбөгтчихвэл тэгэл тэрлэг орж ирэл далбаага өргөнгүүтэй эзэлчлээ гаргаад идэх байхгүй юу. Тэгэхээр чин бас асуудал бол маш их байгаа. Яг нарийн ярих юм бол мэдээ цэргийн хүмүүс бол шал өөрөөр харна шүү дээ нэг ярив. За манайхан тэгээ өөр асуулт юу байна? Ярих юм байна уу? Тэг өөр асуух юм байхгүй бол тэгээд энэ 7 хоногийнхаа яриаг дуусгая. Тэгээд дараагийн 7 хоног хүртэл энэ би одоо сая 4-өөс л 11-ний хоорондох мэдээг ярьж өгсөн тий. Гол хэвдүүлээ бичлэгээ сайхан үлдээ. Хүмүүст хэлээд бичлэг юугаа сонсгороо манайхан. Тэгээ өрөөгөө дагаараа жиргэн дээр туулыгаа дагаараа. Тэгээ энэ сүүлд манай өрөөнд орж ирж байгаа хүмүүст хэлэхэд бидний зөндөө бичлэгүүд байгаа шүү. Тэгээд